бүгдээрээ сайн байцгаана уу? за сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг. За цар тахлын тэмдэглэл блогийн 15 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт Монголоос сувда, Америкоос сувда, за Нью-Йоркоос Идрээ маань оролцож байна. За Идрээ маань болохоор Америк нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Бруклин нүүргт одоо оршин суудаг зохиолч, яруу найрагч, чөлөө уран бүтээлч юм хүн байна. За тэрээр дэлхийн нийтийн одоо сайхан сэтгэлийг сайхан сэтгэлийг үзүүлэх зорилгоор ганц содон түүх гэдэг төслийн санаачлалыг хэрэгжүүлж байгаа. За тэрээр 2020 оны 5 сар хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын Нью-Йорк одоо салбарт доктортой хөгжлийн судлаачаар 5 жил ажилласан. Өөрөөр хэлэх юм бол одоо яг гацаж эхэлсэн ажлаасаа гараад хэсэг хугацаанд ажлаасаа гараад ер нь Монгол явна гэсэн юм төлөвлөгөөтэй байсан чинь ингээ гацаад үлдсэн. Мэдээж хэрэг Монголд очиод хийх олон тийм зорилго төлөвлөгөө бол байсан байх гэж бодож байна. Тэгэхээр та яг ажлаасаа гарах үед таны төлөвлөгөө ямар байв? Одоо яаж өөрчлөгдсөн байна тухай яриач. Таны өдрийн. За тэгээ. Сайн байцгаана уу? За тэгээд монголчуудаа дэлхийд даяар тархан суурьсан одоо өөрсдийн хүслээрч бай, хүслээр биш бай. Одоо гаццсан байгаа улсууд та зовлон нэгтэй улсууд та бүгдээрэнд энэ өдрийн энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээд бүгдээрээ одоо зарим нэг нь олон цагийн бүсүүдэд байгаа. За тэгээд ерөнхийдөө би бол хоёр сувдадаа маш их баярлалаа нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. За тэгээд би 2000 энэ жилийн 5 сар хүртэл бол яг 5 жил орчим үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төв салбарт нь доктортой хөгжлийн судлаачаар ажиллаж байлаа. За тэгээд ерөнхийдөө бол аль 5 сард бол 5 сараас хойш Монгол руугаа ер нь явъя даа гэж бодоод ажилласаа айгүй тийм бүр итгэлтэй ажилласаа гарыг гэж бодохдоо ер нь бол тэ маш хэцүү шийдвэр юм шиг санагдсан. Гэхдээ бол ерөөхдөө ажилласаа гараад мэдээж шууд гэрлүүгээл явна гэсэн тийм бодолтой байсан. Гэр бүлийн хамтаа. Тэгээд тэрнээс хойш одоо 2 сар гарan болж байна. Тэгээд орхойч ихэндээ тэгэл Монгол улсын бурхан минь одоо халтураа те их орондоо барьчлал бид нар одоо эндээс байж байгаа гэсэн одоо ингээл байж лах юм гэсэн бодолтой байжлаа. За тэгээд ажилласаа гараад 3 тэгээд ирэхэд бахан багсаа тэг бүр сүүл рүүгээ бүр алга боллоо. 3 сарын дотор би бүр маш олон онгоцны биелээд баг 2-7 хоног тутамдалтай Монгол хизээх боцол хилээ сонгоно. 2-7 хоногор сунгаад байсан шүү дээ ихэндээ тий. Бид дээрсээ хөлч чадахгүй сунгаал байдаг тий. Тэгээд ерөөсөө зарим үед нь чинь нөгөө билет авчихлаар нэг удаа сунгах хэрэгтэй ч юм уу тий өдрөөс аль хэрэгтэй ч юм уу нөхцөлтэй гэдэг шүү дээ. Тэгэл Монгол руу явна удаа билет бас мөнгө төвчсөн тийм байна. За тэгээд одоо ажилладаг юм да. Ямар ч гэсэн хэл ямар ч хүн байна болтой. За би ингээд Монгол руугаа ганцаараа сонгогдоод явж болох юм шиг байлаа. Би болохоор иргэнтэй гэр бүл 103 сар тийм болохоор Монгол улс руу манаас гадаад иргэд нэвтрүүлэх байгаа. Тэгэхээр бас одоо Монгол аль аль нь одоо манай хүн бас Японоос тэг хатараа Нью-Йоркт байдаг гэсэн. Тэр аль аль нь ганцаар Нью-Йоркт байгаа учраас би энийг тэг яг Нью-Йорк гэдэг чинь болохоор яг одоо цар тахлын анхны голомт гэдэг чинь хамгийн өндөр голомт шүү дээ. Тэгэхээр голомт
манай энэ Нью-Йоркд одоо болохоор яг энэ цаг тахлын одоо харах хэмжээ 4-р шатанд орсон байж байна. Бизнесүүд бол араасаа нээгээд хэлсэн тий. Их дийлэнх бизнесүүд яг гудамжаар ингээд цөөхөн ширээ санал застсан байх жишээ. Гих мэд ингээд үйлчлээд бол хэлж байна. Алтан байгууллагууд араасаа одоо үг талхаа нээж, үүд хаалгаа нээгтээ яаж эргээд одоо ажиллаж тухайн байгууллагын албан хаагчид тэнд ажиллаж байгаа улсууд хэдэн хувийн багтаамжтайгаар эргээд одоо ажлын байруудаа хүмүүсээ татах уу, оруулах уу гэх мэт дээр айгүй тийм санаачлал сэргийлэх талаас айгүй сайн хариуцлагатай ажлуудыг хийж байгаа тийм байна. Одоо л нэг сэтгэл санааны байдал хэр вэ таны? Тий одоо бол эхлээд сая одоо өнгөрсөн 3 сард юм боллоо. Өнөөдөр одоо тохиолдож болсон тохиолж байгаа болсон одоо үйл явдлууд бол тэдгээр яг одоо болохоор ерөөхдөө энэ 3 сарын дараа тий ерөөхдөө Монгол руу хил нэгтдэл бол очиж чадахгүй байна гэдэгтээ бол бүрэн илрээд байж байгаа. Бүрийн эвлэрсэн гэдэг чинь одоо нөгөө байгаа нөхцөл байдалтайгаа ингээд тасан зохицоод тэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байна тий. Харин ихэндээ бол нэлээд л юм болж байгаа. Эхлээд бас тэг Монгол улс маань дотроо л автах байгаа юм чинь гэсэн айгүй баярлжсэн. Гэтэл сүүл рүүгээ бас ч одоо бас боломж нь байгаад ах шиг байх. Яагаад тэг энэ Монгол руу нисэж байгаа нислэгийн тоо ийм цөөхөн байгаа юм болоо. Тэгээд одоо анзаарч цаашдаа сар болгоно л нислэгээ бол бас тэг нэмж байгаа. Бол тэг юм бол болцоо бол зөндөө байршдаг гэдгийг бол харагдаад ирэхлээр би ч гэсэн бас яагаад явж болдгоо болоо гэдэг сүүл рүүгээ жоохон бухимдах нэлээд бол бухимдчихсан янз янзын одоо өөрсөн мэдээнүүдээ Facebook-ээр шеэрлээд бухимдах ч юм уу те аюулгүй олон тийм ерөөсөө сэтгэл санааны тийм нэг барьж аваад стресстэй байсан шүү дээ бидний тийм. Ерөөсөө нэг хэсэг бол тэгсэн. Тэгээд сүүл рүүгээ за тэгээд би ганцаараа бол ямар ч гэсэн явж болох юм шиг байна. Гэхдээ би бол юу гэж таны хэлээр ганцаараа явах уу. Тэгээд ерөөхдөө Монгол улс бол хизээл хилээнэ тэр цаг мөч хүртэл одоо он гартал бол онгараа би баг 3-4 сар баг 5-6 сар хүртэл харьж чадахгүй байна гэж л би тэрнтэйгээ эвлэрээд одоо ерөөхдөө байгаа газар байгаа орчиндоо тэгэл одоо байгаа газрыг орно гэж бодлоо. Бүр ингэсэн шүү одоо нөгөө байгаа газраас нэг хүн олж аваад одоо сууршиндаа гэдэг шиг юм болсон юм шиг. Юу нэ тэгэл баг энэ хүүхнүүдэд дээр гардаг шиг тийм. Тиймэрхүү юм баг батчих шиг л болсон шүү дээ. Гэхдээ би ханиждаг өнгөрсөн жилийн 3 сард арт танилцчихлаа. Тэрнээс хойш 1 жилийн дараа гэр бүл болсон. За тэгээд ерөөсөө бид хоёрыг гэр бүл болохын өмнөхөн шахуу тэгээд 3 сарын 16-наас Нью-Йоркт чинь 3 сарын 12-нд анх юу авсан шүү дээ. Одоо юу гэж хэлээд байлаа. 20 арга хэмжээ авч хэлсэн шүү дээ. Одоо та нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн судлаачаараа буцаж орё гэж бодохгүй нэ. Одоо ягаад гэвэл та чи дахиад ингээд баг хагас жил гаруй эндээ байхаар ургуулж байна шүү дээ. Тий. За би тэгэл лаг эхэндээ л ажилласаа гарангуудаа идрээс ажилласаа гарсан маань би зүгээр Томас том зорилго мөрөөдөлтэй одоо өөрийнхөө зорилгын төлөө гэж мэгтэй. Лаг юу одоо постмос оруулаад те тэгэл одоо бас миний Facebook дээр чинь хамт ажиллажсэн өчнөө усаа бас харж байгаа шүү дээ. Энэ ямар том таашаа ажиллаж гэж бас бодож илсэн. Одоо хүрцээ хойс ирэхэд сэдвэрний тоон багсаал ингээл ирэхээр чинь амьдрал айгу бодогд. Тэгэл тийч бас хамт ажиллаж байгаа. Би одоо тий за байгаа шүү. Тэгээд ямар ч ортой байг тэгээд зарагддаг бол одоо хэдэн сарын ч юм уу тий нэг жилээ. Шинэ би ортой хөшлийн ажиллажсэн зөвлөх тийм том
нэгсэнд одоо гэрээд ажилтан гэсэн үг. Тэгэж ажиллаж байсан болохоор одоо тийм хэдэн сарын хугацаатай ч юм уу те жил орчмын тийм гэрээтэй боломжууд гарах юм бол тийшээ одоо ямар ч материал өгөх гэсэн байгаа. Тэгэхээр бас яг энэ Монгол хүн ажиллаж байгаа гэдэг бидний хувьд чухал байна л да. Та одоо жишээ нь цар тахал дэгдэж байгаа үед бол ер нь бол Нью-Йоркд байсан тий. Тэгэхээр тодорхой судалгаануудаар бас ажиллаж байсан. Биднэрт бас одоо яг тэр судалгаанаас суулцаач гэж бодож байна. За тэгээд би яг дотоодын хөгжлийн судлаачаар ажиллаж байсан гэдгээр яг миний нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн бодлого policy хөтөлбөрийн одоо тэр хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх энэ товчоонд нь ажиллаж байсан. За тэгээд яг судалгаа маань болохоор ерөнхийдөө ядуурлыг бууруулах, тийш бус байдлыг бууруулах гэсэн чиглэлээр илүү одоо голчилж судалгааны чиглэл маань байсан. За тэгээд сүүлийн яг одоо COVID-19 маань тий энэ цар тахал маань эхлэхэд улс орнууд хамгийн түрүүнд ямархуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна вэ гэдэг ерөөсөө маш төрөвчлсөн чиглэлээ одоо манай баг тийм судалгаа хийж ирсэн. Яг намайг гарахад одоо 1 сар гарангийн хугацаанд 2 сар орчмын хугацаанд бол яг улс эхний ээлжиндтэй ерөөсөө өдрөд мэдээллүүд өөрчлөгдөж байсан шүү дээ. Зарим улсууд хилээ хааж хэллээ гэх мэтчлэн зарим улсууд одоо жишээлбэл одоо 20 авч хэллээ. Монгол бол одоо хамгийн анх авсан арга хэмжээ авч хэлсэн улсуудын нэг шүү дээ. Тийм ч учраас дотроос цар тахлаа алдчихлгүй ингээд өдийг хүрсэн хичээнэ. За би тэгэл яг Монголынхаа аж байдлыг ажиглаж байгаа дарагтаа хүртэлтэй Монгол улс маань ийм мундаг явж байна тий. Манай магадгүй одоо өвөл агаарын тохиолдол их байдагтай холбоотой бид нар аль хэдийн тий уушгийнхаа уушгаагаа хортуулаад сурцсан болохоор тэр маань нэг ясны дархлаа болсон дархлаа гэх тий. Тийм хошигнол хийж байлаа. За тэгээд судалгаануудаас харж байхад бол би яалтчгүй хэд хэдэн орнууд бол зарим орнууд аягуулсан одоо арга хэмжээ аваад эхэлсэн. Зарим орнууд болохоор одоо жишээлбэл манай ханы маань одоо Япон улс болохоор жишээлбэл бидний нүдэн дээр хэд тийм одоо их гүрэн байж хөгжилтэй орн байж яагаад ийм сул арга хэмжээ авч байна гэж харагдаж байгаа юм шиг боловч цаагаараа асар их одоо би дэг журамтай тэгээ цаагаараа асар их тооцоо судалгаатай байсан жишээ нь жишээлбэл Сингапурт бас байна. За Тайван улс байна. Маш их одоо сайтар арга хэмжээ авч байгаа гэх мэт ерөөсөө ямар улсууд нь ямар арга хэмжээг хэр үр дүнтэй авч байна те гих чиглэлийн судалгаануудыг бол хийж ирсэн. Тэгээд судалгаа хийж байгаа яг гол зорилго нь болохоор ерөөхдөө одоо тэргүүний туршлагуудыг бусад улсуудад те бусад одоо юугаа яаж хийх вэ гэсэн одоо те бүх юм асуултын тэмдэг байгаа ийм байдалд бусад хүмүүст гэж одоо те мэдээлэл хүргэх үүднээс яг тийм судалгаанууд бол эхнээс нь хийжсэн. Жишээлбэл одоо тэгээд манай бас нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хөтөлбөрч одоо 130-аас 170 орчим улс орнуудад газар нутгуудад бол салбартай тийм ээ. Тийм болохоор бас одоо дотоод ажилчдын бараг 2000-3000 хүний тийм оролцсон тийм хурал семинарууд бол ерөөсөө дотоодын одоо нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа улсуудын тийм үеийн тийм одоо удирдлагууд болон ажиллаж байгаа улсуудаа тийм мэдээлэл хуваалцах 2-7 хоног тутамд тийм хурлууд болдог байсан онлайнаар Zoom-аар. Тэгээд тэрнгээр одоо улс орнууд маань улс орнуудад байрлаж байгаа орон нутгийн улсууд маань салбарууд маань ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг бас нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн зүгээс тухайн орныхоо засгийн газруудтай хамтарч ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна гэдгийг бас ярьж байсан. Тэдгээрээс надад бас маш онцлогшоо санагдчихсан нэг түүх маань болохоор Бангладеш улс
Одоо яаж Бангладеш улсын маш их хүн одоо хүн амын нягтлаараа бараг дэлхийд эхний 5-10 шахуу орж байгаа ийм улс шүү дээ тийм. Тэгэхээр Бангладеш улсад жишээлбэл маш олон арга хэмжээ хэрэгжүүлж ирсний нэг нь болохоор ерөөсөө одоо Uber эмч буюу тийм Uber эмч гэсэн тэр надад бүр аюул хамгийн эмч гэсэн Uber доктор гэсэн энэ одоо аппликейшнаар дамжуулж яг одоо энэ таксины үйлчилгээ яаж түргэн шуурхай хүмүүст хүрдэг шиг энэ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ялангуяа одоо өрхийн эмч нарын ч юм уу те үйл ажиллагааг яаж тэр олон хүмүүст хүртээмжтэй болгох уу гэсэн ийм арга механизмыг судалсан байсан. Тэгээд тэрнийг бүр айл хэдийг хэрэгжүүлээд хэлсэн байсан. Тэгээд одоо бүр сая хүн амт 200 цаг илүү байх хүн амт улс чинь одоо ийм асар хурдцтай. Тэгээд Бангладешд ч бас айгүй тийм юу усод байдаг шүү дээ. Айгүй тийм сэргэлэн усод байдаг. Тэгээд юм айгүй хурдан гэж төгдөг. Манай Монголч одоо сошиал медиа айгүй тийм ирч хүчтэй ажилладаг газар юм байлаа. Гэх мэтчлэн ийм тэргүүний туршлагуудыг бас сонсч ялаа бас зарим тэр дотроос болохоор бас хятадын Бээжин дэх офис юм аа тий манай салбарын хамт олонны одоо хамт ажилладаг усуд манаас тий Бээжин хятад жишээлбэл бас манай нүүбийн хөгжлөг хамтраад ямар арга замууд хэрэгжүүлсэн тий жишээлбэл одоо шууд офисынхаа усуудыг хамгийн анхны одоо 20 эхлэнгүүд л шууд бүх хүмүүс офсоос гэрээсээ ажилладаг болсон баг чанэ тий. Тэгээ гэрээсээ ажиллаж байхдаа бид нар чи бүгдээр л яг 3 сарын 20-оос ахуулаад гэрээсээ ажиллаж эхэлцгээс манай ямар ч төв авсан л гэсэн зарим улсууд бол тэрнээс өмнө гэрээсээ ажиллаж эхэлсэн баг чанэ. За тэгээд гэрээсээ ажиллахад яаж үр дүнтэй тий хоорондоо юм холбоотой сүлбэтэй гэдгийг л бас бид нар ч бас давхар суралцсан гэсэн үг шүү дээ тий. Онлайнаар ажиллах тэр арга барил нэлээд суралцж байна л да. Одоо жишээ нь Монголд нүүбтэй ч гэдэг юм тий салбар байгаа шүү дээ. Ямар одоо бас яг саяны жишээнүүд шиг ямар одоо оновчтой санаа шийдлийг гаргаж ажиллаж байсан бэ? Тэн дээр та бас анзаарсан юм байгаа юу? Монголын нэгдсэн улсын хөтөлбөрийн зүгээс саллаар хэрэгжүүлж байгаа зүйлс зөндөл байгаа гэж бодож байна. Би яг нөгөө Монголынхаа нэгдсэн улсын байгууллагын хөгжлийн хэлбэрт ажиллаж үзээгүй. Тэгээд яг мэдээллүүдийн үе явдаг байсан. Тэгэхээр яг тухайн үед болохоор яг тийм онцлоод одоо яг тэгж өөрөө яг тэгж судлааг болохоор яг ямар арга хэмжээ авч байсан нь сайн мэдэхгүй байна. Тэгэхээр одоо судлаач хүн чинь мэдж байгаа зүйлээ мэдж байгаа юм шиг ярьцдаг. Мэдгүй зүйлээ ерөөсөө мэдгүй гэж хэлдэг. Тэр нь бол амар те. Энэ дээр бас миний нэг гэсэн анхаарлыг нэг татсан зүйл юм л да. Ганц содон түүх төсөл гэсэн байсан. Энэ юу хүчтэй төсөл юм бэ? За. Тэгээд би ч одоо өнгөрсөн 3 сарын турштай ажлаасаа гараад 3 сар гарсан болж байгаа. Энэ хугацаанд янз янзын одоо хувийн тийм хоббигоор янз янзын одоо зүйл хийж үзлээ. Одоо шүлэг нийтдээ зохиолоо өнгөрсөн 10 сараас ахуулаад гэр бүлэнтэй нийлээд ном бичиж гэлсэн. Тэгээд номынхаа ажилдаас эмгтгэлийнхаа ажилдаас сууж байгаа. Тэдгээрээс гадна бид хоёр ингээ годомжинд ингээл алхаа явж байгаа хүмүүстэй одоо тэр Нью-Йорк, Бруклинд бид хоёр амьдардаг. Тэгээл хүмүүс янз янзын яриа хөтөл ингээл ярьдаг. Янз янзын зүйлийн талаар ярьсан л да. Ялангуяа манай гэрээс нэг гараас 5 минут алхаас тийм хүүхдийн тоглоомын талбай тэр ногоон саад хүүхдийн парк байгаа. Тийш очиж сухаар янз янзын хүмүүстэй танилцах завшаан гардаг.
Тэгээд хүн болгоноос юм янз янзын гой садан түүхүүд надад тэгэж байхаар ажиглагдсан. Тэгээд яг гэр гэртээ 3 сар 4 сар орчим ингээд бүх 4-5 сар бүгдсэн улсууд чинь одоо хүн харахаар айгуу тийм нээлттэй чөлөөтэй байгаад байгаа юм шиг надад ажиглагдсан. Тэгээд бид хоёр манай хүн болохоор кино найруулагч хүн. Би өөрөө одоо сүүлийн үед ажлаас гарахаас өмнөхөн болохоор нэлээд тийм одоо номын зохиолчийн чиглэлээр те сонирхоод эхэлсэн. Тэгээд бид хоёр ингээ яг гоё хоширж өгөөд хоёулаа ерөөхдөө хүмүүсийн сайхан энэ зүгээр л өдөр тутмын танилцсан годамжаар ингээ алхаа явж байхдаа ч юм уу паркт сууж байхдаа танилцсан улсуудаас зүгээр өөрсдийнх нь янз янзын түүхийг яриулыг сонсъё те. Тэгээд тэр яриан дотроос бас тийм савдан хөөрхөн тийм сар болсон шигтгэн болсон яг тэр нэг тийм түүхийг яг оруулаад тэгээд тэр хүнийхээ тийм одоо контент маягийн те Facebook-д маш олон тийм сөрөг мэдээллүүд байна, сөрөг зүйлс байна. Тэрийг болж байгаа гэгэрүүлээ те. Гэгэрүүлээ. Тэгэхээр ерөөхдөө яг энэ бид нартай л адилхан те Нью-Йорк хот маань одоо бүхэл орны улсууд амьдардаг юм чинь. Тэгэхээр бид хоёр одоогоор 3-4 ярьслах хийсэн байгаа. Тэрнийг эмгэтгээд явж байна. Зарим нэг нь одоо дүрсний шаардлага хангахгүй үднээс дахиж хийх хэрэгтэй болоод явж байгаа. Тэгэхээр ерөөхдөө зүгээр л хүмүүсийн одоо тийм аж байгаа байдлыг энгийнээр нь сайхан юу ээж яаж биендээ те анхаарал сайхан хандуулаад түүхийн садан түүхүүдийг яриулъя гэж бодоод тэгээд тэр маань болохоор одоо зарим маш олон хүмүүс бол мэддэг байх Humans of New York гэдэг хуудас байдаг те Facebook-ийн өчнөө асар олон дагагчтай. Тэгээд тэр маань болохоор ерөөхдөө хүмүүсийн тийм фото зургийг оруулаад юм тавч түүхийг нь бол бичдэг. Бид хоёр арай өөрөөр видео те тэгээд тавч юм одоо намтартай түүхтэй тийм одоо олон улсын хуудсыг бол ажиллаж эхэлж байна. Тэгээд ерөөхдөө л маш сонин гой түүхүүд сонссон л да бид хоёрын хамгийн анхны ярилцлага авсан хүмүүс маань болохоор Төвд рестораны тийм зөөгч Төвд рестораны эзэн тэгээд Төвд ресторанда зөөгч хийжсэн тэр Төвд эмэгтэй байсан. Тэгээд бид хоёр тэр үнээс эхэндээ л Eyes of New York гэдэг Нью-Йоркийн нүд мүд хараамараа гэж нэрлэе гэж бодож байсан. Тэгээд бүр хит Humans of New York гэдэгтэй Нью-Йорк одоо ард иргэд гэдэг энэ хуудастай те хит ойролцоо болчих юмсан санагдаад тэгээд яг ялангуяа тэр Төвд эмэгтэйтэй ярьж байхад аюу гоё юм хэлсэн байхгүй. Тэр эмэгтэй бүр ингээд рестораныхаа тухай ярьж байхдаа бүр бөөм бахархал дүүрэн сайхан хэдэн өдрийн өмнө нэг байнгын үйлчлүүлэгч нь ирээд нэг $20-30 юм те хоолунд авч идснэ. Тооцоо нэг $20-30 гарсан чинь гарын мөнгө нь гэж $1000 өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь банктай зүйл болдог гэдгийг та харуулах нь энэ түүхийн намаараа. Тэрээс банкын үйлчлүүлэгчээс те яг тэгвэл яг цар тахлын үед чинь энэ бизнесүүд амар зоригтойгоор те айл болох эрсдэлгүйгээр те хүмүүст хоолундаар үйлчлээд ингээ байж байгаа нь те бизнесүүд үйл ажиллагаа ямар ч гэсэн хаачлахгүй үргэлжлүүлээ явуулж байгаад хүмүүс нь аягүй их тийм талархалтай байд юм байна. Би юунтай аягүй их талархалтай. Тэгээ би юу ч бодсон. Яг энэ болохоор аягүй гоё түүх байна шүү дээ. Хүмүүс тийм сайхан сэтгэлтэй те зарим нэг хүмүүс нь үний тийм хөдөлмөрийг үнэлж шүү дээ. Гих мэд сонсох юм байна гэж би бодсон. Тэгээ ерөнхийдөө ганц түүх төслийг хэлээд явж байгаа юм байна. Ганц содны түүх гэж яаж би болохоор ганц story гэж нэрсэн. Би болохоор таны ганц содны түүх гэхээр таны гэр бүлийн хүнтэй холбоотой хоёрын түүх юм болоо гэж би бодсон л да. Найзуудаа миний интернет орж гараад байгаа болохоор та хоёрын яриаг бас алдаж. За тэгэхээр манай нөгөө сувдаач Монголоос интернет нь жоохон муу байна. Уг нь хурдаа нэмэгдсэн ч гэсэн бас болохгүй ах шиг байна. Яг яагаад гэдгийг бол тайлбарлаж мэдэхгүй. Гэхдээ хоёулаа бас яриагаа өргөжлүүлж те. Энэ дээр бидний одоо ярианы сэдэв болохоор бидний эрх ба тэдний хүсэл гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны эрх болон ковид үед бидний одоо эрх за нөгөө талаараа бас таны нийгэм төлөөлшөөрөх эрх нөгөө талаараа бас нөгөө хүмүүсийн хүсэл гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шиг хоёулаа бас яриагаа чиглүүлэе гэж бодож байна. Тэгээд
Тэр нэлээ өргөн бид гэр бүлийн хавныг танилцуулж болох. Тийм. За би тэгвэл камера ингээд ихчээ. За. Baby, do you want to come over? За тэгээд хүмүүст Монгол зарим улсуудад маань нэлээд тийм шокнд орч магадгүй. Гэхдээ би шокнд ороорой гэсэн. Би шокнд ороорой. Би хүнтэй л гэр болоо гэсэн. За тэгээд I just wanted to introduce you. Do you want to say something? Okay. Senbano. Senbano. My name is Hiroshi. I'm a eater. Introduce it. Би хано тэр I'm at the New York University. I've been teaching since 2000. За би болоо их сургуулийн багш байгаа. 2001 оноос хойш багшилж эхэлсэн. And I'm also a film. Кино найруулагч, кино зохиолч, зураглаач. I deal with the social issues in my documentary films. За тэгээ баримтат голцоо баримтат кино хийдэг байгаа. Болон түншлэн уран сайхны баримтат кино дээр илүү голчилж ажилладаг. Тэгэхээр өөрийнхөө киногоор илүү тийм нийгмийн асуудлыг хөндөж үзүүлэхийг зорддог. Аливаа асуудлыг хөндөж. Одоо тэгвэл юу ковидын үеийг бас хөндөж үзүүлэх болов киногоороо? Are you going to make any film about COVID and something related to COVID-19? Oh yeah, there are many film festivals now that are showing a film about quarantine. So I may also do something about that. Yeah. За маш олон одоо кино фестивал олон улсын кино фестивалууд одоо болохоор одоо яг энэ карантины үед те юу болж байгааг харуулах зарсан тийм одоо тийм чиглэлтэй болж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн дагуу бас яг энэ карантинтай холбоотой карантины үеийн тэ асуудлыг хөндөж кино хийх баха. Энэ фестивалуудад тэр киногоороос оролцох баха гэж бодож байна. Одоо жишээ нь Монгол улсад айгүй сонирн байна шүү дээ. Энд ингээд 10,000 гаруй хүн дэлхийн нийтээр гаццсан. Тэгээд их улсуудын хувьд болохоор нөгөө шинхэн онгорхоо ирнэ. Монгол улсын иргэдэд хилэн ингээ хязгаартай байгаа шүү дээ. Тодорхой тоорлох юм шиг юм уу? Бүх иргэд их орондоо арих боломжгүй байгаа те. Энэ бол их сонин түүх болов гэж би бодож байна. Нэгсэндээ танд бас энэ чиглэлээр кино гэж бараг санал тавиад байна л да. So, Surta in USA, she suggested that Mongolia is kind of an interesting case right now because more than 10,000 Mongolians are stranded outside of Mongolia. And Mongolia's borders are not open to its own people, right? They're only chartering people in a very limited amount each given time, right? So in that way, she's suggesting that it would be quite interesting for you to perhaps document it as well. Sure. However, with this case, the resources of 10,000 people stranded, I think you guys may have much more of control getting information from all these people because you also understand their language. I would suggest you to host Zoom meeting with all the people who are stranded, and then just record all their testimonies, and that will be a documentary that you can make actually. Yeah, I think that's what they're doing already. Oh, you're doing that already. Yes. Тэгэхээр ингэж та одоо хоёр сувдаа маань те нэвтрүүлгээрээ дамжуулж одоо энэ гадаадд гацсан монголчуудтай нэвтрүүлэг цаврууллаар нь хийж байгаа. Тэгэхээр та нар маань энэ чиглэлээр үргэлжлүүлээд одоо энэ
янз янзын түүхүүдийг баримтжуулаад ингээд сэдвчлээд ингээд явах юм бол та нарын илүү одоо яг мэдээлэл хүмүүсийн яг мэдээлэл мэдээж монголчуудынхаа хэлээч ойлгохоос гадна яг илүү тийм давуу талтай байгаа болоо гэж хэлж байна. Яг би нэг гадны үний нүдээр харуул сонирн байх болов гэж. Бид нар ч дэлхийн цаадын яамны гадаа look at it from someone else's perspective. Yeah. So in some ways, in some ways, Idre is this case with the lockdown of Mongolia, and he's not able to go in, and also I cannot go either. So I do have one example in front of me that I can make. Идре боёо миний нөхөр болохоор яг энэ гадаадд гацсан монголчуудын яг тод жишээ нь хажууд минь өдөр болгон байж байна. Гинэ тэгэхээр яг түүгээ идре бол гадаадд гацсан монголчуудын төлөөлөл яг хажууд байгаа. Түүгээр дамжуулж би ерөөсө байнгын мэдээлэлтэй байгаа гинэ. Хамгийн гадны хүмүүс ойлгодгүй байхгүй. Одоо жишээ нь бид нэр хилээ цаадын яамны гадаа ингээд цуглараа суулт нь штэ. Тэгэнгүүт цагдаа ирдэг ч юм уу хамгаалтын албанаас хүмүүс ирдэг байхгүй. Эрэнгүүтээ та нар яагаад энэ цуугаад байгаа юм бэ? 10-аас дээш хүн цугларч болохгүй одоо таар гэдэг байхгүй. Тэгэнгүүт бид нар ингээд гэртээ харих гад ингээд байж байгаа маа хэрэг. Яагаад та нарыг гэрт чи хариулахгүй байгаа ингээд гайхаад бүр ерөөсөө ойлгодгүй байхгүй юу? Яагаад та нарыг хариулахгүй байгаа ингээд. So everybody almost every night they go to the embassy in DC and stay there just to try to get better information, etc. Right? And sort of try to advocate for better treatment for Mongolians stranded outside of Mongolia, right? So then, whenever there's more than 10 of them, and sort of like hunger striking almost, outside of the embassy, police people come to them and they're like, "Why you guys are here?" And then they tell them, "Oh, we're stranded and we're trying to, lobby for ourselves," and etc. They get really surprised and shocked. Why your country doesn't allow you to go back? I see. For Mongolians, we don't even understand why, and then and they don't understand why. So it's always funny situation for us. I see. Тэгэхээр нөгөө юу байна л да. Нөгөө гадны хүнийг болохгүй асуудал учраас энэ дээр зүгээр л санаа болгоод ирсэн. Одоо юу гэдэг. Yeah, she just wanted to give a suggestion or like Yeah. Хүлээн зөвшөөрөгдөх хүсэл байгаа штэ. Одоо бидний хувьд болохоор бас гайхдагтай. Яагаад ижил төсний хүмүүс гэрэлэх хэрэгтэй юм бэ ч гэдэм үү. Тэгэхээр одоо юу гэдэг нэг жоохон тийм монголчуудад бас их гайхаж хүлээж авдаг нэг юм сэдв штэ. Тэгэхээр яг нэг надаас тэр асуултыг асуусан болохоор би бас нөгөө монголчуудаа хань ижлээ танилцуулахыг бол хичээлээ. Тэгээ яг миний хувьд болохоор мэдээж одоо бэлгийн цонх гэдэг чинь хүмүүс яг төдийлөн сайн ойлголтгүй байдаг учраас бид нарыг шууд буруугаар ойлгож шууд одоо дайрч давшилж эхлэх хандлагатай байдаг. Тийм болохоор ерөөсөө дээшээ тэнгэр хоол доошоо болчиход байна шүү дээ. Яг тийм. Тэгээ би бас Япон руу нөхөртэйгээ хамт явъя гэж бодлоо. Гэтэл бас Япон бас ялгаагүй. Тэ Япончуудыг өөрсдөө хүлээж авч ингэж байгаа. Тэгээд бүр Япончуудаа гэр бүл болсон гадны одоо иргэд гэр бүлүүдийн Японыг оруулахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр Япон бас би бас тэгэж өчтөр одоо уржигдэр манай гэр бүлийн маань хоёр Япон найз ирэхэд яг тэгж хэлж байлаа. Тэгэхээр ерөөсөө Монголч бас Япон хоёр бас ялгаагүй л ийм. Хоёр ч нэг бүр гацалтын гацалт болсон юм биш үү? Монгол руу явж чаддгүй гацлаа. Япон руу явъя гэсэн болдгүй гацлаа. За тэгээд ерөөсөө Нью-Йоркоос л өөр хаачих газаргүй бас. Гიშгэх газаргүй шах болсон.
Яг Америк дотроо бол чөлөөтэй бол явж болж байгаа юм л та. Би бас энэ 3 сар зүгээр суух юм. Зүгээр суулгуугаар 1 сарын дор хаяж нэг зүгээр сууж ахаар гэж бодоод те. Техас мужийн Порт Арансас гэдэг Арлын одоо дотоодын жуулчлал ихтэй тийм Арлын жижиг хот руу очиж 1 сар гарan амьдралаа. Тэндээ нэг дан Америкчууд яждаг Америк ресторанд зөөгч хийж үзлээ. 7 хоногийн 6 өдөр ажиллаад нэг давхраас 2 давхар руу байн хоол зөөгөөд ингээд айгүй хачаалтай ажиллаж үзсэн. Тэгээ бас яг өдөртөө нэг $200 шүү тий. Заримдаа $200-аас илүү, заримдаа нэг $200 орчим доллар ингээ олж байлаа. Тэгээд угаасаа л энд ирснээс хойш нэг зөөгч хийж яг Америк хүмүүс тий ресторанд орохоор айгүй зөөгч нараа янз янзын тийм гоё тий яриа өдөл айгүй гоё тийм нээлттэй дулаахан уурамсгал сэтгэл төрүүлдэг шүү дээ. Би ч гэсэн бас тэднээс хинээс нь ч дутахааргүйгээр бас ажиллаж үзлээ. Зарим хүмүүсээс асар их сайхан магтаалын үг сонсч байлаа гэх мэт. За тэгээд яг чиний одоо асуултанд эргүүлээд хариулах юм бол ерөөсөө байгаа байдлын маань ерөөсөө хүмүүс маань яг хараал ойлгох бах. Ялангуяа одоо бит хоёр шиг те Монголд байгаа LGBT улсууд маань илүү одоо ойлгох байхаа гэж бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлгээр дамжуулаад мэдээж бас хүмүүс бас танай нэвтрүүлгийг үзэх байх. Тэгээд миний хүсэх нэг л зүйл байна. Элдв янзын одоо тэг хараалын ч юм уу намайг доромжлох гэсэн ч юм уу те гэр бүлийн маань доромжлох гэсэн комментууд бичхээс өмнө 1 секунд амьсгаа аваад нэг бодоод үзээрэй. Би ч бас тань шиг л хүн те тэгээд одоо бас тэр дээрээс нь нэмээд Монголдо очиж чадахгүй те ээжтэйгээ сайхан уулзч чадахгүй байна. Ээжтэй үнсүүлэхийг үнэхээр их өдөр болгоод хүсэж байна. Уулзахыг их хүсэж байна. Дүүнэртэйгээ уулзахыг хүсэж байна. Найз нөхдөйгөө санаж байна. Тэ их орноо санаж байна. За тэгээд ийм байгаа үед маань сэтгэлд минь бити сэвс ухаар үг хэлээрэ гэж хүсэж байна. Угаасаа бидний сэтгэл айгүй эмзэг болсон шүү дээ. Би бол айгүй хуйламт тоолсон ингээл хоолой тэмрээл эмзэг болсон шүү дээ. Бид нөгөө яагаад нөгөө сувдаа маань англи сувдаа маань яг Монгол руугаа ингээл уцаж байгаа бичлэгийг яг лайв тойр маань хийсэн шүү дээ. Тэгэл тойр ч ерөөсөө нэг нэгнээ хараад уйлаад ихлэнгүүд чи Монгол хүн хизээч ингэж тэ их орнгүй юм шиг ингэж битгий заваасаа гэж хүсэж байна гэж уйлал ихлэнгүүд нь би ерөөсөө даа хэлсэн ш. Одоо ингээд бүр ингээд нөлмөс ингээд тараад хэлж байгаа байхгүй. Бидний үзэж туулж мэдэрч байгаа юмыг бол яг биеэр мэдрээгүй юм бол ойлгохгүй тий. Тий ойлгохгүй юм байлаа. Тэгээ яг ойлгохгүй бол битгий тэгээд хүчилтэй дотоод үгнэж бичээрэй л гэж би одоо хүсэж байна да. Би бас энэ 3 сар ингээд юм асар их олон зүйлийг ойлгож байна ажилгүй байх хугацаанд янз янзын юм хийж өөрийгөө сатааруулж байхдаа бас 1 сар ажилласаа гарсныхаа дараа айгүй сэтгэл готрол гарсан. ордог. Тэгээд сэтгэл готролд оронгуудаа тэрнээсээ шууд сэтгэл хөөрөлт би орсон энэ удаа айгүй сайн. За тэгээ 3 сар би өөрийгөө хянахад их бэрхшээлтэй байсан. Гэрчлэгөө явж чадахгүй маань бүр их нөлөөсөн бас. За тэгээ яг л тийм одоо сэтгэл зүйн өөрчлөлтөд бол ерөөсөө гүн өөрчлөлтөд болол орсон л доо. За тэгээ сайхан энэ сайхан ханижлахаа буйнаа намайг те хамтдаа энэ тул нөхөртөө хэлдэг байхгүй би хэрвээ өөрөө чи оронд байсан бол те өөрийгөө бол тэсэхгүй байсан. Тэг хэрвээ чи одоо тэгж сэтгэл зүйн өөрчлөлтөд ороод те над шиг миний хийсэн зан авирыг үзүүлсэн бол би баг өөрөө чи тэсэхгүй байх байсан баха. Гэхдээ би өөртөө чинь гэр бүл болсон, гэр бүлийн тангараг өргөсөн хүн тангарагтаа үнэнчээр бас л бас яаж игээл авч гарч явах арт нь гарахал байсан баг. Гэхдээ өөршиг чи ийм мундаг төсвөр төвчээр тэ нөмөр төшиг болох болж чадах байсан хэсэгтээ би бас илэрч байна гэж
хайначлалтай талархаж байгаа сэтгэлээ өдөр болгон шахуу би хэлдэг. Баярлж байгаа хүн чинь бас хойлохнагаа хүн чинь те нэг дэ ядаж сэтгэлийн дэм өгье доо. Тийм шүү дээ. Нэг сэтгэлийн оюунд ерөөсөө сэтгэлийн дэмээр л бид нар энд өдөр хоногуудыг өнгөрөөж штэ. Би боддог одоо пост оруулсан ч гэсэн би жоох өөдрөгийг биччихээж энд гацсан олон хүн эндээс бас урам зориг аваасай. Хэдий хэцүү байгаа ч гэсэн бид нэр сайхныг олж харах нүдтэй байгаасай. Бидний ард ангиж биднийг дэмжиж байгаа суурин монголчуудынхаа тэр сэтгэлийг бодоод бид хүчтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй юу? Энд ингээд сууж байгаа маань ч гэсэн тэдний маань сэтгэлийн одоо хүч donation гэдэг ч юм уу тэр бүх юм бол би хүртээ сууж байгаа учраас нэгэнт дуурайд эхэлсэн тэрнийхээ төлөө арай ирч хүчтэй арай өөр өнгө аясаар дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй. Би уйлж унжаад ч юм уу урваагаад хараалын үг бичээс явах нь энэ бол ерөөсөө зөв шийдэл биш. Харин бид нар өөрсдөө нөхцөл байдлыг төр зэсэгдээ ирэх барьж байгаа одоо төрийн түвшинтэй зөв ойлгох нь чухал юм. Мэдээж хэрэг тэнд олон хүний ирэх ашиг яригдчихэж байгаа тий. Одоо нөгөө ярьж байгаа олон хүний ирэх ашиг яригдчихэж байгаа. Их оронд маань ээж минь охин минь эрүүл сарвал байв би ч гэсэн сэтгэл амар штэ тий. Тэгэхээр нэг бидний сонгосон зам угаасаа ийм учраас энэ сонгосон зам мэдээж хэрэг хүн альва зүйлд тууштай байх нь чухал тий. Тэгэхээр тууштай байгаад олон иргэдийгээ ингээд өвчин зовлонгүй гэдгийг батлаад нэвтрүүлнэ гэдэг нь магадгүй зөвч байж магадгүй сүүл үед бодох болсон. Их оронд маань хүмүүсийг сайхан биш үү? Эрүүл сарвал хүмүүс масакгүй сайхан аялал зугаал явж байгаа сайхан байна шүү дээ. Би хэдийгээр энэ зовж байгаа ч гэсэн тэр хүмүүст би юу гэдэг вирус гэж хэдийгээр харж байгаа ч гэсэн тэр хүмүүсийн тэр сайхан тайван байдлыг би бас алдагдуулмааргүй шүү дээ. Тэгэхээр би жоохон ч гэсэн хичээд олон хүний ирэх ашиг би бас энд хүнэлж байгаа байхгүй юу ер нь бол. Тэгээ адаглал ингээл бодоход одоо ингээ харахад тэгээ зовлон нэгтэй улсууд маань айгүй их тийм одоо тий Facebook орчиндоо ч юм уу сошиал медиа орчиндоо адаглаад чимээгүй байха болсон байна. Тэгээ хүмүүс янз янзын одоо сэтгэлтэй байна. Яг үннийг хэлэхэд бол би саяхныг бодлоо одоо хоёр сувдаа маань энэ одоо тий санаачлахаа эхлүүлээд нэвтрүүлгээ хийж ихэд бол бид маш их ганцаардчихсан. Хүмүүсийн оруулж байгаа постуудыг бол харж ийсэн. Дандаа л хар баруун постууд орж байна. Би бичлэгүүдийг үзэж чинь дандаа айгүй тийм хар бараа. Өөрөө ч гэсэн би айгүйх тийм готролд орсон те. Айгүйх хэцүү байсан болохоор янз янзын тийм одоо те шүүмжт постууд бол нэлээд оруулж ирсэн. Тэ сүүл рүүгээ гэхдээ Нью-Йоркд байгаа болохоор бас цөөхөн монголчууд маань айгүй цөөхүүлээ. Тэгээд одоо бүгд ялангуяа гэр орондоо яг голомтын голомт дээр байгаа улсууд ч бас гэр орноосоо гарч чадахгүй шүү дээ. Тэгээ яг өдөртөө яг хэдэн найзууд руугаа бүгдээр нь л унших өдөр болгон шахуул ярьж би тэгээ холбоотой байна. 7 хоногт ядаж нэг удаа холбоотой байна. Гэхдээ ихэд яг та хоёр маань энэ нэвтрүүлгээ хийгээд те бас хүмүүс дагаад ингээд сайхан яг юм дөрвтэй арга хэмжээнүүд авч иржүүлээд те шийдвэр гаргагч нартай уулзаад бас олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг улсуудтайгаа холбогдоод ингээд асуудлаа хамт ярилцаад сэдвүүдийг ярилцаад ингээд байж байгаад маань надаа нэг үүднээс ингээд багчсан тэгээд одоо тайвшрах өгч байна. Тэгээ таашрал өгсөн шүү. Тэгээ таартаа маш их баярлалаа. Тэгээд эерэг пост оруулж байгаа. Эерэг гэлтгүй одоо ямар ч гэсэн боловсон пост оруулж байгаа л гэж хэлээ да тий. Тэгээ боловсон өнгө аястаа пост оруулж байгаа хүмүүстээ их баярлалаа. Тэгээд мэдээж бас улсын онцгой комиссаас нийлэн гомдож үзлээ, уурлаж үзлээ. 9 шидийн бас одоо байдлыг үзүүллээ шүү дээ. Тэгээд ерөөсөө харихад амар уйлдаг байсан шүү дээ. Уйлаад байсан. За ер нь байдлыг би ингэж уйлсгаад юу ч шийдэхгүй гэдэг. Харин ийм сайхан ийм ундаг одоо бас 2 сувдаа гэдэг Монгол эмэгтэйчүүд маань тий хүмүүс яг юм бодтой
хүмүүсийн байгаа байдлыг үзүүлэхээс гадна тий бүр сувтаа маань өдрө болгоо одоо элчин сайдын яам дээр очих чинь тий тийм хам сувтаатай хамт ингээд элчин сайдын яам дээр очдог DC-д байгаа монголчуудаа тий Виржиниад байгаа монголчуудаа маш их баярлаа гэж хэлье. За тэгээд та нарт бас тусалж байгаа тэр маш олон тийм одоо сайн сэтгэлтэй тий сайн сэтгэлийн тусламжийн гараа сууж байгаа улсуудад би бас их таагийн өмнөөс бас айгүйх баярлаа суугаад байдсан шүү дээ. Өөрөө бас яаж тусчих вэ гэж бодоод тэгэл байгаад байдаг. Тийм болохоор тэр улсуудаа маш их баярлаа. За тэгээд улс онцгой комс бол гэлтгүү те одоо бүх хэмжнэртэй одоо мятын үнэн дэндүү өндөр тэнгэрт хатцсан ч гэсэн ямар ч хүмүүсийг нисгээд их оронд нь авчираад байна те тэгээд жоохон ч гэсэн ойлгож бодолцоорой те ялангуяа хэлээд байгаа шүү дээ. Одоо компаниуд минь за тэгээд бас сайхан сэтгэлтэй залуучууд маань биднийхээ нөхцөл байдлыг ойлгоод тэр өндөр үнэтэй төлбөрөөс та бүхэн ч гэсэн одоо хандив зөвлөж бидний тэр өндөр зардлыг багасгахад туслаач ээ. Тэгээд бид одоо юу димэндээ байж тэрийг давъя шүү дээ. Тэгэхээр үнээр ялцгууд гэж байгаа гарч байгаа зардал юм бол хэдүүлээ тал талаасаа дэмжүүл яасан бэ гэсэн энэ уриалгыг хэлээд байгаа. Тэгээд энэ уриалгыг олон хүнд хүрээсэй л гэж хүсэж байна. Тэгээд юмыг дандаа хар барааны рууш арай жоохон эргээр хараад гарц шийдлээ хайх юм бол тэгээ нөө сэтгэлд багтсан зүйл угаасаа биелэх боломжтой. Тэгэхээр юмыг сэтгэлдээ сайн багтаагач л гэж хүсэе да тий. Харин тий. За тэгээд өчнөл юмыг одоо ингээд сурч байна. Тэгээд цар тахад бидний амьдралыг маш их өөрчилж байна. Тэгээ бас их олон зүйл сургаж байна. Тий. Өөрийгөө харж байгаагүй өнцгүүдээр их харлаа. Өөрийгөө хийж байгаагүй зүйлсүүдийг их хийж үзлээ. Бас хизээч тэгэж бухимдж байгаагүй их бухимдаж үзлээ. Тэгтээ бас хамгийн их авааштай зүйл нь одоо сүүлийн үед ингээд нэг л байгаа байдалтайгаа баг илрээд те ирэхдээ бас хүмүүс монголчууд ч айгүй тийм дасан зохицох чадвар сайтай юм байна. Тэгтээ бас миний нөхцөл байдлаас те ямар ч гэсэн энд бас амьдарч байгаа болохоор хэдийгээр ажилгүй ч гэсэн тэгээд одоогоор нэг тэгэл болохгүй юу үзээд бай. За тэгээд би ч бас болохгүй үзээлэн тэгээд бас ганц нэг янз бүрийн бас ажил хийж үзээл бас нөгөө энэ хавьтай байгаа хүмүүстэй ажил олж өгчгөөд л те чадaltaй болж чадахгүй да тэгэл байж лээ. Ямар ч байсан энд ингэ байж байгаа сайхан сэтгэлтэй монголчуудаа бүгд ямар ч сан тураад өгчихгүй байх. Тийм бол итгэлтэй урам зоригтой байж тийжээд их орон маань бас арай жоохон төргийн шуурхаа арга хэмжээ авч эхлэн гэдэгт итгэж байгаа. Тэгээд танаа энэ сайхан нэвтрүүлгийг ашиглаад ганц нэг хүсэл хэлчих үү монголчууд тандаа. За тэгээд хэрвээ би бас ингээд гэртээ өөрийн уран бүтээлээ хийгээд ингээд сууж байна. Бас амьдмаар байна. Тэгээд идэж уух нэмаа одоо хэдэн төгрөгийн бор төгрөгийн хэмжээ багасаад эхэлж байна. Тэгэхээр миний одоо зүгээс үзүүлж чадах би маш өндрийн чанарын өндөр түвшинд орчуулга бол хийж чадна. Англи хэл зааж чадна. Гэх мэт надаас зөвлөгөө ч юм уу авах хүсэлтэй те. Тэгээд харилцаантын бие биендээ ашигтай ажиллахыг хүсэж байгаа монголчууд байвал над руу холбогдоорой гэд эцэст нь маш хурдан хүсэлт хэлчих үү. Хилчингүүтэй хэлчихүү гэж. Ямар боломж вэ тэрийг хийж байгаа. Одоо жишээ нь Монголд байгаа сурдаамаар ном редактор хийж байгаа шүү дээ. Тэр шиг танд бас англиар номоо хөрвүүлэх юм боломж байна. Ялангуяа манай зохиолчид бас энд анхаарлаа хандуулаарай. Бас одоо яг өндөр цалин хүлэхээс илүү бас боломжийн үн ханшаар ингээд үн ханшаа тохироод хийгээд өгөх юм боломж байна шүү гэдгийг хэлээ. Цар тахлын яг энэ хүн хэцүү цагт бид бие нэгээ дэмжиж, бие нэгээ ажилдаа байлгаж гэдэг юм уу те. Яг энэ үүсэж байгаа нөхцөл байдлыг давахт нь янз янзын байдлаар бие биендээ тусалж болох юм. Тэгэхээр энэ тусыг бие биендээ үзүүлээрэй гэж хэлээ. Тэгээд идрээдээ амжилт хүсье. Бас нөгөө хэрвээ нэгдсэн үндэсний байгууллагата буцаад орох боломж олдох юм бол их орныхоо төлөө ч гэдэг юм олон зүйлийг бас хийх бах. Нэгэнд хүсэлтэд өгөөд их хэмжээнд таныг магадгүй буцаагаад ажилд нь аваасаа гэж хүсэж байна. Дотроо залбирч шүү.
Тийм маш их баярлалаа. Тэгээд нэгдсэн улсны байгууллагад ингээ ажиллаж байхад бол юу гэж бодсон бэ гэхээр хэрвээ нэгдсэн улсны байгууллагад ажиллахыг хүсэж байгаа, мөрөөдөж байгаа усаа байх юм бол хамгийн хурдан би юу гэж хэлье гэхээр тэр мөрөөдөл хизээч битээ одоо орхиороо гэж хэлье. Яг л нэгдсэн улсны байгууллагыг хизээч хамаагүй хэдэн наснаас хамаагүй шахаа хүн зориол яах юм бол тэр зорилготоо хүрэх бүрэн боломжтой байгууллага байд юм байна гэдэгт бол би 5 жил ажиллах хугацаанд бүр бүрэн итгэлтэй болсон байгаа. Тэгээд хэдийгээр яг одоо эргээд буцаад яг энэ бас л ажилгууд ажлын олдоц ховордож штэ. Тэгэхээр энэ үед бас нэгдсэн улсын байгууллага маань бас ажлын олдоцоос ховор биш магадгүй. Гэхдээ бас энэ чинь маш олон оронд салбартай учраас ажлын бол байрууд байнга зарлагдсан байдаг шүү. Тийшээ зориорой гэж хүсье. Миний хувьд энэ удаа буцаад нэгдсэн улсын байгууллагатаа орох боломж гардгүй байлаа гэхэд нэг хэдэн жилийн дараа ч юм уу буцаад энэ байгууллагатаа хизээч ороод хизээч гараад юм уу те ингэх боломжтой байд юм байна гэсэн мэдээж орж гарч явах энэ хугацаанд хин нэгэнтэй одоо харилцаа бүх те одоо харилцаанда битгий сэв суулгаарай. Энэ харилцааны үүд хаалгаа байнга нээлттэй байлгаарай. Хаахгүйгээр орхиж гарч байгаарай гэж маш их зөвлөё. Санал болгоё. Тэгээд ийм л байгаа тохиолдолд бол үүд хаалгаа нэгдсэн улсын байгууллагын үүд хаалга хизээч бол нээлттэй байд юм байна. Түүний төлөө өөрийнхөө ур чадваруудыг сайжруулаарай. Тэгээд ямар ур чадвар. Би одоо нэг хэсэл хийж болох. Одоо жишээ нь бид нар нэгдсэн улсын байгууллагад өөрсдийнх нь нөхцөл байдлын тухай аим жижигхэн мэдээлэл хүргүүлье. Тэгээд та тэрийг бидний өмнөөс хүргэж өгөх ажлыг хийж болох уу? Болно шүү. Яг тийм хэдүүлээ яг нөгөө petition хийгээд те одоо petition site-нууд аашаа те гар үсэг цуглуулад тэрнийг хамтарч санаачлаад одоо тэр petition-ийнхаа текст материалыг хамт бэлтгэлцээд те тэгээд та маань өчнөө олон одоо зураг видеонууд байгаа юм чи тэднийгээ давхар оруулаад те баримттайгаар яад гэвэл одоо баримт нотлохоо бол бүх юмны их үндэс болно шүү дээ. Их үндэс болно шүү дээ. Тийм болохоор энэ санаачлагыг дуртай хүлээн зөвшөөрч байна. Хэрэг болгоё. Тэгээд за баярлалаа. Тэгвэл амарчсан хоёул дараа хийх одоо дараагийн хийх ажлуудтай болоо холбоотой байгаад ажиллах нь байна тий. Бас нэг зүйл баярлалаа. Бид одоо сувдаа блогийн маань айконыг сольж өгсөн. Тэгээд бид хоёрыг хандив тусламжаа хаашин чиглүүлэх вэ гэдэг тэр лайвыг үзээд доор битээр тест даниш нөгөө гэж өөрөө чадах зүйлээ даниш нөгөө гэж бичиж үлдээсэн те. Тэгээд тэр зүйлийг ямар ч ихнийг нь хүлээж авсан. Тэгээд дараагийнхнаас хүлээж байгаа. Тэгээд танд ямар ч дараагийн юм өчтөр шөнөөс хийцэн одоо яг энэ лайвын дараа та хоёртаа явуулнаа. Тэгээд өөрийнхөө боломжоор хоёрынхоо тэ энэ санаачлагыг хэмжээд ямар ч гэсэн одоо Facebook, YouTube гэх хуудаснуудынх нь одоо дизайныг өөрийнхөө хэмжээнд сайжруулад ч юм уу хөгжүүлж өгнө гэж амласан байгаа. Тэрнийхээ дагаваас амлалтандаа хүрч амьдрахыг хичээдэг хүн байгаа. Хүнд юм амлчаад ингээд дотор очих юм бол нэг цээжинд ингээд байнгын хүнд юм зүйлстэй байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө чадах юм хүнд амлаж явах хэрэгтэй. Тэгээд нэгээс амлах бол нөгөө тэрнийхээ ард чадахгүй бол худлаа амлах хэрэггүй гэдэг шүү дээ. Одоо бидний хувьд нөгөө итгэл найдвар гэдэг зүйлийг яг энэ гацалтын үед бол бүр айгүй хардаг болсон те. Яг биднээс тэл имзэг байгаа нэг их орондоо шийдвэр гарах болгонд бид нар эерэг шийдвэр гарвал баярлж сөрөг шийдвэр гарах тусам бид нар улам гундагтай тэг хэсэгтэй хэдэн өдрөө тэр шийдвэрийг харж гунигэлдэг. Ялангуяа одоо юу гэмдэ 7 сарын 27-ны шийдвэр байсан шүү дээ. Улсын онцгой комиссийн шийдвэр одоо нөгөө тодорхой мөнгөө төлөөгүй иргэдэг бити оруулах гэсэн шийдвэр гаргахад би л авдаг амар гунигэлсэн. Мөнгөгүйхээ төлөө их орондоо харьж чадахгүй гэдэг ямар гунигтай вэ гэж бодож л иргэдийн юу гэмдэ ингээ мөнгөний асуудал ч гэсэн ингээ хэн болгоно хэцүү байхад энэ бол арай л юу юм аа. Хэцүү бид нар авахтай гэж бодоод хүн болгон чадах юмэр ажил хийгээд
жоохон одоо юу гэдэг нь харих хэмжээний мөнгөтэй болох хэрэгтэй. Тэгжээж хэдүүлээ харъя гэдэг юм уриалгыг одоо гацстай хэлээд байгаа шүү дээ. Тэр нэг хүний постыг харсан байхгүй. Туркэд одоо карантинлэгдсэн гээд тэгээ хамт нэг карантины өрөөнд байсан турк хүн нь гэлөө хаан хүн нь гэлээ одоо гарахтаа номныхын завсаар 400 евро ч болоо хавчуулаад үлдээсэн байсан гэхээр та нар монголчуудтай хамт нэг өрөөнд ч юм уу нэг хэсэг байсан юм шиг аа. Тэгээ тэрнийг хараад ямар сайхан хүмүүс байт юм бэ гэдээ бас тий би эндээ бас чадахад гараад тусч байсан хүний төвийн хариуд бас чадахад гараа тэгээ мөнгөнд тусламж үзүүлээд цаасан ийм сайхан сэтгэлтэй болсоод бас зөндөө байна. Тэгээд бид нар сайхан сэтгэлийг энэ хацаар тахаллыг өмгөлж байгаа шүү. Хүний сайхан сэтгэл гэдэг ерөөсөө л өнгөж зүлгэж байгаа. Тэгээд зүлгээд байгаа байна. Бүр зүлгээд хүний сайхан сэтгэлийг үнэхээр зүлгэж байгаа. Тэгээд энэ нөгөө Монгол хүний одоо нөгөө хамгийн үнэт мөн чанар бол сайхан сэтгэлтэй. Энэ сайхан сэтгэлийг бол үнэхээр зүлгэж байгаа шүү. Тэгээд монголчууд сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлээрээ биднэрийгээ тэгээд ямар ч гэсэн сайхан сэтгэлтэй сайхан арт түмэн эрүүл сайхан байж байгаарэ. Тэгээд би ч одоо голомтод байгаа учраас ерөнхийдөө бас өөрөөсөө ерөнхийдөө баг намжталтай хил нэгдтэл ерөнхийдөө явахгүй байхаа шийдсэн. Энд ашиг би бас баасан лам та холбогдоод баасан ламаас би үе ганцаараа яриад баасан ламаас би айгүй тийм батнчлан зүгээр л заавал лам хүн гэдэг утгаас хов хүн гэдэг утгаас би холбогдсон. Тэгээд анх 2 сар гарангийн өмнө ярьж хахад та минь одоо энэ нөгөө улсын алфа комисс нэр мөрөө өгснө гэсэн чинь за би болохоор тэгэж одоо яг хүмүүстэй зэрэгцээд яах вэ тэгэж одоо тийм шаардлага хил нэгтгэхэд явна л гэсэн бодолтой байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр одоо хаана нь хэлээ яах вэ? Яг л баасан зам өөрөө нэг хэсэгтээ чимээгүй байхыг зарж байгаа. Тэгээд яг өөрийн зарсан улсуудаа боллоо, батны улсуудаа боллоо холбоотой байгаа гэсэн. За тэгээд би тэр хүнээс хэлсэн баасан замыг маш хүнддэг. Надаа юу гэж хэлсэн бэ гэхээр ерөөсөө бусдын хэрэгцээг өөрийн хэрэгцээний өмнөр тавих ерөөсөө одоо буян юм гэж хэлсэн байхгүй юу? Буян гэхээс илүүтэйгээр одоо би гээд байгаа энэ би гэсэн үзэл бодол би гэсэн хүсэл эрмэлзэл бүхэн маань эго байд юм гэж надад хэлсэн. Тэгэхээр би өстой би өстой нэрээ өгсөн штэ гэж та нэрээ өгсөн үү гэж амар бүдүүлэг асуусан чинь шууд надад тэгж хэлэхээр би өстой амар эго ичсэн надад. Бүр өөрөө шударгаар одоо энэ жигсаалт маань явагдаад шударгаар хүмүүс явсаа л гэж хүсэж байна. Тэгэх юм бол жинхэнэ хүсэл бодлонтой хэцүү хүмүүс маань одоо хүртэл явж дуусаагүй байгаа учраас би тэр олон хүмүүний өмнө гişхээс ичж байгаа. Тэгэхээр өвчтөй зовлонтой жирэмсэн олон хүмүүсийг яаралтай хурдан татаж аваач ээ л гэж хүсэж байна. Тэр хүртэл би төвчж чадах хязгаар хүртлээ төвчий гол нь энэ хүмүүсийг хамгийн түрүүнд явуулж өгөөч гэж ууж. Тэгээд хилрүүгээ ингээд 25 хоног ингээд зориод ирэхээр хилийнхаа хашааны гадна битгий хараасаа л гэж хүсэж байна. Харин би хоолой зангираад яваад байна. Би одоо тэр охины орондоос өөрийгөө байсан бол ямар амар мундаг юм бэ? Эцэст ингээд эмэгтэй хамгийн ихтэй таахгүй. Би бол ерөөсөө одоо эмэгтэй болсоод хамгийн тесэр төвчтэй юм байна гэх одоо ойлгоод их удчихлаа юм л да. Тэгээ тэр охин бол ерөөсөө эмэгтэйчүүд тесэр төвчээрийн хамгийн одоо төөлөд юм байна гэдгийг шинээр баталсан охин байна тэр охин. Тэгээд би айгүйх сэтгэл хэмжээтэй. Би бол бахархсан. За тэгээд бидний эрх тэдний хүсэл би нэгэ хүнэлж ойлгож одоо эрхийн мэдээж хэрэг хүнлээд хүслийн ч гэсэн бас хүнлэх ёстой тийм ээ. Тэгэхээр би нэг хүнэлж ойлгож ижил юм цаашаа явна. Тэгэхээр бид хандлага хааш нь чиглүүлэх вэ гэдгээ та бүхэн бас бодоорой. Бидний бас ярилцах хугацаас өндөрлж байна. Тэгээд хамгийн сүүлийн нэг нь хэлчихэ. За тэг.
Өчтөр би яг нөхдөд паркад ингээд хөвтөж хахад сууж хахад нэг бодол орж ирсэн байхгүй. Ерөнхийдөө бид нар бие биенийхээ хувийн орон зайг тэгээ өөрийнхөө хувийн орон зайг хүндэлж хамгаалж байгаа шиг бусдын хувийн орон зайг яг энэ орон зай шүү дээ хүндэлж хайрлаж хамгаалж явъя. Энэ бол хамгийн одоо чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон. Би бас найзуудынхаа хувийн орон зай одоо онлайнаар ирсэн үе байч гэнэ. Тийм. Энэ маань ч гэсэн нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн 17 зорилго 169 зорилтод бас уйлдаж нийцдэг шүү гэж. За тэгээд ерөнхийдөө ингээд доктортой хөгжлийн зорилгоодыг бол ганц одоо амин сонсон нь бол ерөөсөө хэнийгч хөгжлөөс хоцроохгүйгээр хамтдаа хөгжиё гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр түүний талаар би асар их бодож байгаа. Жишээлбэл одоо өөр хөгжлөлтэй улсууд буюу те бид нэр хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлдэг. Дашрам дуртад би бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг үгэнд айгүй хэмзэглэж явдаг. Хөгжлийн бэрхшээлтэй улсууд бол биш, өөр хөгжлөлтэй улсууд гэж хэлвэл илүү зохимжтой гэж би бол боддог. Тэгэхээр өөр хөгжлөлтэй улсууд за тэгээд бүр ингээд нийгмийн тусламж үйлчилгээнээс хоцорсон одоо улсын бүртгэлтэй одоо иргэний үнэмлэхгүй төрсний гэрчлэгээгүй учраас нийгмийн халамж үйлчилгээнээс байн хоцорч байдаг өчнөө улсууд одоо Монголд маань байгаа. Энэ улсуудаа бас хүмүүс маань хэрвээ боломжтой байдаг бол боломжоор тусалж байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Бидний хүсэл, бидний эрхийг сонсож ойлгосон, сонсож байгаа, үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид та бүхэндээ хамт ялангуяа гацагсад минь бүгдээрээ хандлага, бодлоо, сэтгэлээ чангалаад энэ бүхнийг тавхын төлөө эргээр тэмцэцгээе. Тэгээд бүгдээрээ хичээцгээе гэж хэлээ. Тэгээд бидний ярилцлага өндөрлж байна. Баяртай. Маш их баярлалаа. Бүгдээрэнд нь эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. За тэгээ эрүүл байгаарай. Эрүүл бүх юм болно доо. Тэгээ гараа угаагаад маска зүгээд 2 метрийн зайгаа бариад хүн харуул тогтаад яваад байна шүү дээ. Холгон жилж байгаа. Боломж гарвал инээмсэглээдээ тэр танд дархлаа болж ирнэ шүү. Тийм шүү дээ. Тий. Надруу ярьж инээж байгаарай. За баярлалаа. Баяртай. За баярлалаа.